Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Шинжлэх ухааны академи виз технологи хүрээлэнгийн инновац технологийн лабораторийн шил шилэн бүтээгдэхүүн технологи судалгааны багийнхны зүгээс тус лабораторид шил шилэн бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлтийн талаарх мэдээллийг өөрсдийн мэдээлэл тулгуурлан та бүхэндээ хүргэж байна. Түүхэн замнал. За анх Монгол улсад шилний үндсэн түүхийн хэд болох элсний хайгуу шинжилгээний ажлыг анх 1940 онд Шпуленээр удирдуулсан Зөвлөлт Монголын хайгуулгын экспертиз эхэлсэн түүхтэй. За энэхүү экспертизийн хайгуул шинжилгээний ажлын үр дүнд 1958 онд Төв аймгийн Лүн сүмийн нутагт орших элсдийн голын элсний ордыг түшиглэн налайхын шилний үйлдвэрийг бол байгуулж ирсэн түүхтэй. За тус үйлдвэр нь жилд 1500 гаруй ил сайлуулан сая 400 мянган гаруй ширхэг архипианы шилний үйлдвэрлэж байсан. Тухайн үед тавигдах шилний үйлдвэрлэлд тавигдах кварцын агуулга бол 98.5%, мөн төмрийн оксид бол 0.1%-аас ихэхгүй, хөнгөн цагааны оксид 0.2%-аас ихэхгүй байхаар стандарт норм дүрмийн дагуу шил шилэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байсан. За мөн энэ доор зурагт бол харуулсан байна. Тухайн үед энэ өргөн өдөр тутмын гэр ахуйн хэрэглэнээс гадна гоёлын шил шилэн эдлийн бүтээгдэхүүнүүдийг бол үйлдвэрлэж байсан. Түүхтэй ийм шилний үйлдвэрлэл бол Монгол орнд үйл ажиллагаагаа явуулж байжээ. За 1985 оноос хойш Шинжлэх ухааны академи физик технологийн хүрээлэнгийн АТО-ийн физикийн физикчид болох Чадраавал Алтан цаг Цэрэн чимэд нарын эрдэмтдийн хийж гүйцэтгэсэн тааз гол, захиур, орхины илрэл, цагаан дэл, цагаан толгой, горх зэрэг ордуудын гидротермийн болон пигментит болроор сайн чанарын шил хайлуулах талаар судалгааг эхлүүлж байсан түүхтэй. Түүнчлэн салхи гол, нуурын гаралтай элсдийн гол, молцэг элсийг сонгон авч шилний түүхийн эдийн чиглэлийн үнэлгээг явуулж 1989 оноос алтан голын кварцын элсэнд технологийн туршилт явуулж шил хэвний элсэнд тохирохыг тогтоосон байдаг. Ийм судалгааны үр дүнг гаргаж байжээ. Энэхүү судалгааны багийн төслийн удирдагч болон багийн зарим гишүүд нь 1998 оноос Албаны бүгд найрамдах Герман улсын Берлин хотын Албаны материал судлалын хүрээлэнд очиж хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгсэн байдаг. За энэхүү хүрээлэнд хийж гүйцэтгсэн ажлуудын зарим үр дүнгийг нь дурдвал силикат шилэн дэх кристалчлалтын үр хөврөлийн үеийн уян харамхай хүчтэлийн релаксацийн асуудлыг судлан тодорхой үр дүнгуудыг гарган авсан байдаг. За түүнчлэн Монгол орны шилний түүхийн эдээс хайлуулсан шилийг сайн чанарын түүхийн эд болох Берлингийн кварц элсээр хайлуулсан шилтэй харьцуулан судалж шилний найрлагыг тодорхойлсон байдаг. За мөн судалгааны хүрээнд 125-аас 250 микрометр хэмжээтэй элснээс хайлуулсан шилний хий ялгаралт ба электрон параас оронзон резонанс, нийл улаан туяаны болон хятягаан үзэгдэх гэрлийн мужидах оптик нэвтрэлтийн хэмжилтүүдийг өнгөлсөн компакт ээжүүдэд хийж гүйцэтгсэн байдаг. За энэхүү судалгааныхаа ажлын үр дүнгээрээ Монголын шилний элс ном бичсэн нь 2005 онд Шинжлэх ухааны академийн шилдэг бүтээлээр шалгаж алтан медаль хүртсэн түүхтэй. 2008 онд Монголын түүхийн эдээр хайлуулсан шилний шин чанарыг загварчлан тооцох ажил. 2010 онд эх орны түүхийн эдээр шил хайлуулахдаа газрын ховор элементээр холцлон өнгө шин чанарыг өөрчлөх туршилтуудыг мөн гүйцэтгэсээр иржээ.
Монгол орны захиур агуулсан түүхийн эд болох элсний дээрх судалгааны үр дүнгүүдэд үндэслэн шилний түүхийн эд болон хаягдал шилээр шил хайлуулах технологиг боловсруулах, шил хайлуулах туршилт үйлдвэрлэлийн загвар лаборатори байгуулах, шилний физик технологийн судалгааг явуулах зорилгоор 2012 оноос 2016 оны хооронд эх орны түүхийн эд ашиглан шил шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, цөм технологийн төслийг хэрэгжүүлж гүйцэтгэсэн байдаг. За, энэхүү төслийн хүрээнд 2012 онд шил шилэн бүтээгдэхүүн технологийн лаборатори үүсгэн байгуулагдсан. Шил шилэн бүтээгдэхүүн технологийн лабораторийн ерөнхий бүтцийг танилцуулъя. За, тус лаборатори нь шил болон түүхийн эд бэлтгэх өрөө, хайлуулах өрөө, хэмжил туршилтын өрөө гэсэн үндсэн 3 хэсгээс бүрддэг. За, шил болон түүхийн эд бэлтгэх өрөө маань бол төрөл бүрийн хаягдал шил, шилний түүхийн эд болох элс зэргийг бутлах, шигших, мухах зэрэг туршилтын өмнөх үйл явцыг гүйцэтгэж бэлтцийг бэлддэг өрөө байгаа. За, хайлуулах өрөө маань бол энэхүү бэлдсэн бэлтцийг төрөл бүрийн температур халах лабораторийн зуухуудад туршилтыг гүйцэтгэж шил болон шилэн эдлийг гаргаж авдаг. За, энэхүү тусдаа хайлуулах өрөө байдаг. За, мөн эцсийн бүтээгдэхүүн болох шилэн үүссэн шилэн эдлэл, за мөн хаягдал шилээр гаргаж авсан эцсийн бүтээгдэхүүн зэрэг гарган авсан бүтээгдэхүүнүүдийн шин чанарыг тодорхойлох, туршилт, хэмжилтийн туршилтын өрөөнөөс тогтдог байгаа. За, тус лабораторийн гол үндсэн багажууд болох өндөр температурт хаягдал шилийг дахин хайлуулах. За, мөн түүнчлэн шилний түүхийн эд болох элс кавар зэргийг хайлуулан шил гарган авах зорилттой үндсэн зуухнуудыг танилцуулъя. За, үүнд бол XY 1700 маркийн зуух байгаа. Энэхүү зуух маань бол 1700 градус хүртэл төрөл бүрийн хаягдал шил, шилний түүхийн эд болох элс зэргийг хайлуулан гаргах боломжтой зуух. За, мөн SX1012 гэдэг энэхүү зуух маань бол 1200 градус хүртэл элсийг болон шилний түүхийн эдийг хайлуулж турших, гулзаалгах, температурын нөлөөгөөр уярах зэрэг ажил бүрүүдийг хийж гүйцэтгэдэг. За, мөн хавтгай шил хэвлэх зуух буюу Y1200 маркийн зуух байдаг. За, энэхүү зуух маань бол каварцсан хоолоогоор шилэн халаагаар халдаг. За, энэхүү зуухан дээр бол төрөл бүрийн хавтгай шилийг гулзаалгах, мөн температурын нөлөөгөөр гаднах хэлбэр төрсийг өөрчлөх зэрэг шилний ажилбаруудыг хийж гүйцэтгэдэг гол зуухнуудын нэгэ. За, үүний дараа шил хайлуулах туршилт үйлдвэрлэлийн зуух байдаг. За, энэхүү зуух нь болохоор үндсэндээ гидрийн насоос автомат удирдлага, усан хөрвөлт, усны танк, шил хайлуулах том тоогооноос бүрддэг. За, үндсэндээ бол 1450 CS хүртэл халаах чадвартай. За, мөн нэг удаагийн хайлуулах тоогооныхоо хэмжээ эзлэгүн бол 30 литр эзлэгүнтэй. 30 литр эзлэгүнд бол төрөл бүрийн хаягдал шил, шилний түүхийн эд болох элс зэрэг бол 30 литр хүртэл хайлуулах зорилттой энэхүү зуух байна. За, үүний дараа
төрөл бүрийн лабораторид гаргаж авсан бүтээгдэхүүнүүдийг одоо тайз тастаж өнгөлөх зорилттой өнгөлгөөний машин байгаа. Энэгүй машин маань бол GFC 151 маркийн машин байна. За үүний дараа бол бас мөн шилэн одоо лиг мөн нарийн зүлгүүрийн аргаар өнгөлөх боломжтой BRM0517 маркийн өнгөлгөөний машин байдаг. За үүний дараа шил зүсэгч, цоологч машинууд бүрдэнэ. За эдгээр нь бол төрөл бүрийн гаргаж авсан болон бэлэн бэлдэц төрөл бүрийн хаягдал шил зэрэгэн дээр бол одоо механик ажиллагуудыг хийж гүйцэтгэдэг. За жишээлбэл тойрогоор зүсэх алмазын ийм эртэй зүсэгч, шил зүсэгч байна. За мөн шулуун зүсэх алмазын зүсэгч байна. 2 м хүртэлх талбай зүсэх зорилттой. За үүний дараа бол шил цоологч машин байна. За энэхүү шил цоологч машин нь болохоор өргөнийхөө хэмжээнээс хамаарат төрөл бүрийн шилийг цоолж механик ажиллабарыг хийж гүйцэтгэдэг. Хатгай шилний элсэн бууны машин болон бутлагч машин. За хатгай шилний элсэн бууны машин нь бол одоо төрөл бүрийн хатгай шилэн дээр тусгай удгаар болон элсээр буудах зэргээр гадаргуугийн боловсруулалтыг бол хийж гүйцэтгэдэг. За энэхүү машины тусламжтайгаар гаргаж авсан бүтээгдэхүүн нь болохоор нэг талдаа харахад нөгөө тал нь харагддаггүй, эсвэл нэг тал нь тунгалаг шил шиг атлаа нөгөө тал нь хээтэй зэргээр үйлдвэрлэдэг төрлийн шилэн хатгай шилний одоо гадаргуугийн боловсруулалтын ажиллабарыг хийж гүйцэтгэдэг багж байгаа. За бутлагч машин. За бутлагч машин бол минутанд 1440 эрг минут хурдтайгаар эргэдэг. За хаягдал шилийг бол 1 см-с бага ширхэгтэй болгон нутагладаг. 7.5 кВт-ийн чадалтай энэхүү төхөөрөмж байдаг. За төрөл бүрийн одоо ингээд хаягдал шилийг одоо үүлж буталж нутаглаа. За улмаар одоо шил хайлуулах бэлтгэцийг бэлтгэж гаргаж авдаг голлох багчуудын нэг юм аа. Шилний чин чанарыг тодорхойлох үндсэн багж. За үүнд PRK 122 маркийн шилний тунгалгын зэргийг тодорхойлогч багж байгаа. Энэхүү багж нь болохоор тодорхой гэрлийн үүсгүүрээр тухайн дээжин дундуур гэрэл нэвтрүүлээд нэвтэрсэн гэрлийн хэмжээгээр тухайн дээжний тунгалгын зэргийг нь тодорхойлох боломжтой энэхүү багж байгаа. За энэхүү багжны тусламжтайгаар одоо төрөл бүрийн өдөр тутмын хэрэглэгддэг одоо цонхны шил, за төрөл бүрийн одоо гэр ахуйн барааны одоо тунгалаг шил сайтай шилнүүдийн гэрлийн нэвтрэлтийн хувь хэмжээнээс нь хамаарат тунгалгын зэргийг тодорхойлох боломжтой энэхүү багж байна. За үүний дараа шилний дулаан тэглэлтийн коэффициентийг тодорхойлох багж буюу PSY 3000 гэдэг маркийн энэхүү багж байгаа. За энэхүү багж нь бол шилээр зөвхөн шилний дулаан тэглэлтийн коэффициентийг тодорхойлохоор хязгаарлагдахгүй төрөл бүрийн одоо хатуу материалын дулаан тэглэлтийн коэффициентийг тодорхойлдог энэхүү багж байгаа. За энэхүү шилний дулаан тэглэлтийг тодорхойлсон үр дүнгээс цаашаа байгаа TG буюу одоо тухайн шилэн материалын одоо гулзаах температурыг тодорхойлдог. За энэхүү TG буюу гулзаах температурыг тодорхойлсноор тухайн шилэн нийтлэлийн бат бэх шин чанарыг нь бол тооцоолдог тос багж байна. Энэхүү хамтдаа бүгдээрээ шил шилэн бүтээгдэхүүн технологийн лабораторийн талаар товч танилцлаа. Одоо хамтдаа бүгдээрээ шил хайлуулах туршилтын видеог үзцгээнэ үү.
Бид цонхны үндсэн материал нь шил гэж мэднэ. Гэхдээ шилийг хаанаас хэрхэн гаргаж авдаг нь сонин. Учир нь шил байгаль дээр мод шиг ургадгүй, чулуу шиг хаасайгүй байж байдгүй шүү дээ. Бидний мэдхээр шил гэдэг нь хатуу, тунгалаг, хэврэг биет. Шилний агуулмжийн 60-аас дээш хувь нь цахиур байдаг. Үүнийг хялбарчилж ойлгвол ердөөл элс гэсэн үг. Байгальд байх элс, болор гэх мэт янз бүрийн цахиурлаг минералуудыг өндөр хэмт хайлуулж шил болгоно. Ингэхлээр шил бол хүний оюун ухаан, арга ажиллагаагаар бүтээх гайхамшиг. Мэдээж элсэнд цахиураас гадна өөр олон металл болон бусад бодис агуулгадж байдаг л да. Шилэнд агуулгадах цахиурын хэмжээ ихсэх тусам түүнээс гарах шил төдий чинээ тунгалаг болно. Бидний мэдэх элс 2000-аас дээш хэмт хайлна. Элсэн дээр зарим химийн элемент тодруулбал натрий, кальций нэмж өгвөл хайлах хэм нь харьцангуй буурч 1400-аас 1450 болно. Манай урны өмнөд хэсэг бол тэр чигээрээ элс. Гэвч хөнгөн цагаан, төмөр гэсэн бүрэлдэхүүн их хэмжээгээр агуулгадж байдаг болохоор бага зэргийн ногоон, хөхтөд туяатай шил гардаг. Үүнийг манай улсын шинжлэх ухааны академийн хатуу биеийн физикийн лабораторид судлан туршиж илрүүлсэн байдаг. Лабораторийн онцлог бүтээгдэхүүнийг танилцуулах юм бол одоо дулаан тусгаарлагч дүүрэгч материал хөөсөн шил гэдэг. За энэхүү материал нь бол үндсэндээ хаягдал шилийг дахин боловсруулж дулаан тусгаарлагч дүүрэгч материал барилгын энэхүү материалыг гаргах боломжтой. Энэхүү материал байна. За үндсэндээ 96% хүртэл одоо шилний хаягдал шилний найрлаганд агуулсан байдаг. За энэхүү бүтээгдэхүүнээр шинжлэх ухааны академийн физик технологийн үрэлэнгийн шилжүүлэн бүтээгдэхүүн лабораторийн урд байрлах одоо ийм 6 дөрвийн харьцаатай дан ийм хөөсөн шилэн материалаар барьсан одоо байшинг барьж харуулсан байна. За бид бүхэн дулаан тусгаарлагч дүүрэгч материал хөөсөн шилийг ашиглан барьсан тус байшингийн дулаан алдагдaltaй хэмжил туршилтыг хийж гүйцэтгсэн. За хэмжил туршилтын үр дүнд 20 см зузаан хөөсөн шилэн хантай тус байшин нь дулаан алдалтаараа 60 см зузаан тооцхон хантай байшинтай ижил дулаан алдалтай байна гэдгийг хэмжил туршилтын үр дүнд бол тодорхойлсон. За энэ нь бол тус материал нь бол дулаан тусгаарлагч материал болгон ашиглах боломжтой гэдэг нь хэмжил туршилтын батлагдсан байдаг. За мөн улбаалаад хэрэглээ бол энэхүү материалынхаа шин чанараас хамаарат хэрэглээ бол өргөн хүрээтэй. За үүний нэг болох одоо хэрэглээг товч дурдах юм бол усны хоолойн дулаалгын материал болгон бол ашиглах боломжтой. За эхлээд нь бол одоо усны одоо хоолой ус дамжуулах хоолойн гадуур жиргэвч бүхий нэмгэн хэсгийг тавиад үндсэн түүхийд болох барилгын тусгаарлагч материал энэхүү хөөсөн шилээгээ бүрээд за энийг гадуур нь гаднах бүрхүүлээр бүрж байгаад гэж хоолой энэхүү хүрээг бүрээд энэхүү байдлаар бол усны хоолойн дулаалгын материал болгон ашиглах боломжтой. За энэхүү ашигласнаар бол харьцангуй одоо усны хоолойн гаднах одоо механик эвдрэл гэмтрэл багасна. Нөгөөтэйгүр байгаль орчиндөө ээлтэй энэхүү материалаар хийсэн шилэн нийтлэл буюу одоо хөөсөн шилний маань харьцангуй тийм эко бүтээгдэхүүн учраас энэхүү бүтээгдэхүүнийг ашиглах бол зохимжтой. За энэхүү схем зураг дээр бол энэхүү загварчилсан байдлыг дэлгэмэл байдлаар бол харуулсан байна. За нэг дээр бол одоо усны хоолойн дулаалгын усны хоолой маань бол явж байгаа. За хоёр дээр бол энэ жиргэвч материал, нэмгэн материал байгаа. Хөөсөн шил, усны хоолой хоёрын дунд одоо баа зэргийн тийм
зөөлөх маягтайгаар тийм орох тийм жиргэвч шил байгаа. Жиргэвч материал байгаа. За үүний хөөсөн шилээ ингээд эцэндээ бол дулаалгын материал буюу одоо планс салах зорилготойгоор ашиглаж байна. За үүний гадуур нь бол гаднах бүрхүүл буюу гаднах одоо механик гэмтрэлийн багцах зорилготойгоор энэ гаднах бүрхүүлийг хийж ингэж ашиглаж болох боломжтой. Анхаарал тавьсан та бүхэн баярлалаа.